Үзэгчтэй та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Эх өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр улсын их хурл үндсэн хууль зөрчсөн үү сэдвээр ярилцахаар зочин орж ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Лүндэн Дорж, хууль зүйн шинжилгээ ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн профессор ийм ирхэн байна. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За тэгээд би зочноо та бүхэнд бас товч танилцуулъя. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн тэнхимийн эрхлэгч дэд захирлаар ажиллаж байсан. За хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, за дараа нь шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болон дараагаар 6 жил ажиллаж байсан шинжилгээ ухааны гавьяат ажилтан ийм ирхэн байна. За ингээ хоёул ярилцлага эхлэе. За ингээд өнгөрсөн 7 хоногч одоо манай улс төр их бужигнлаа. Тийм ээ. Тэгээ энэ талаар би таны одоо тайлбарыг сонсъё гэж ингэж бодож таныг хүрсэн юм аа. За тэгээд энэ ингээд одоо бид за чуулган хуралдаад ингээд ерөнхий сайдыгаа огцруулчлаа. Их хурлынхаа даргыг одоо хүсэлтийн дагуу бас огцруулчлаа. Ийм хоёр үйл явдлаа. Дараа нь ингээд үндсэн хууль зөрчлөө байрлаа гэж баахан маргаанууд яваад. За тэгээ энэ дээр одоо ийм үндсэн хуулийн хямрал руу бид нэр орчлоо гэж нэг хэсэг нь ярьж байна. Орох гээд байгаа ч гэж нэг хэсэг нь ярьж байна. Одоо за би энэ дээр танаас хамгийн их хариултаа авъя. Бид нэр тэр үндсэн хуулийн хямрал гэж юу юм? Энэ рүү бид нар орох гээд байгаа юм уу? Орцсон юм уу? Одоо яг аль шатанд нь яваач юм. Тийм тэгэхээр үндсэн хуулийн хямрал Монголд болсноо болоогүй юу гэдэг талаар хүмүүс одоо бас сайн ярихгүй байна л дээ. Тэгэхээр үндсэн хуулийн хямрал гэдэг энэ ойлголт үндсэн хуулийн эрх зүй судлал за мөн одоо улс төрийн шинжилгээ ухаанд нэлээд судлагдаад ийм нөхцөлийг бол одоо үндсэн хуулийн хямрал гэдэг юм үндсэн хуулийн хямралын шинж нь ийм зүйлээр илэрдэг ийм үр дагавартай юм. За энээс бол одоо гарсан олон улсын сайн туршлагч гэдэг юм уу гарах арга зам нь энэ юм энтергээд бас мэдээлэл нэлээд хоримтлагдсан ийм том асуудал л да. За манайхын чинь тэгээд бас нэг юмаа оншилдгүй штэ. Улс төрийн хүрээнд одоо жишээлбэл 7 сарын 1 ингээл баахан ярьж л ярьсан тийм үү. Тэгээд энэ ямар үйл явдал болцсон бэ гэдгийг оншилдоггүй. За тэгээд онцлохгүй болохоор бол эмчилгээ нь явагддаггүй тийм үү. Тэгээд эмчилгээ нь явагдахгүй болохоор сургамж авдаггүй. Тэгэл нэг одоо юм бужигнаад өнгөрсөн юм шиг ингээл болцсон байдаг. Жишээлбэл 7 сарын 1-нийг бол гадны судлаачид Монгол улсад бол үндсэн хуулийн хямрал боллоо гэж ингэж үздэг л дээ. Тэгэхээр энэ одоогийн болж байгаа үйл явдлаа бид нар бас нэлээд сайн авч үзэх ёстой юм. Жишээлбэл засгийн газрын огцруулчлаа, улсын их хурлын спикерээ огцруулчлаа. За одоо ингээд нэг улсын төсөв хэлцэх гэдэг тэр юм зогсчлоо. Одоо энэ чи юу болоод байгаа юм бэ? Урд өмнө юм болж ирсэн юм уу, юм уу тийм ээ? Энэ нь одоо юунаас болчихв? Хүмүүсийн хоорондын зөрчлөөс болчихв? Манай үндсэн хуулиасаа болчихвоо. Тэргээд энэ юмыг нэлээд сайн задлан шинжилдэг, ярьдаг. Тэгээд энэ дээр улс төрийн хариуцлага ярьдаг ийм юмлуу цаашдаа орохгүй бол энэ хямрал цаашдаа их үргэлжлэн шүү. За тэгэхээр миний хувьд бол юу гэж харж байгаа вэ гэхээр энэ болж байгаа үйл явдал гацаа байхгүй Монгол улсад бол үндсэн хуулийн хямрал гэж юм л ордсон. Тэгээ манайхын үндсэн хуулийн хямрал руу орчсныгаа ямар үр дагавартай энэ чинь бас том асуудал болдгийм гэдгийг дээрээч ярихгүй ийм л байдалтай байна л дээ. Тэгэхээр энэ бол бас өөрөө том үр дагавар авчрахыг үгүйсэхгүй шүү дээ. Ер нь бол одоо ингээд үндсэн хуулийн хямралд орж ирсэн улс орнууд ч одоо шил 1860-аад онд бол Америк яг иймэрхүү маягийн үндсэн хуулийн хямралд орж байгаа л тэрнийхээ үр дагавар дээр тулгуурлаад иргэний дай өсөж ирсэн. За мөн одоо энэ
стан орнууд одоо заримд нь шилбэл одоо Киргиз байна, Украин байна. Ийм улс орнууд ч одоо үндсэн хуулийн хямрал үүссэнтэй холбогдуулаад өнгө төвсгөлүүд гарч ирсэн. Энэ ч тийм зүгээр нэг хоёр даргыг буулгасан асуудал биш шүү дээ. Энэ чинь цаана том асуудал нуугдж байгаа гэдгийг анзаарахгүй байж болохгүй л дээ. Тийм учраас энийг бол манай Монгол улсын одоо үндэсний аюулгын зөвлөлч гэдэг юм уу, тагнуулч гэдэг юм уу, энэ байгууллагууд одоо ирэх биш энэ улс орны нүд чих болж өвнөө төлөө хариуцлага хүлээж байж байгаа улс судалдаг байх гэж ингэж бодож байна. За тэгэхээр үндсэн хуулийн хямрал бол хоёр арга замаар бол үүсдэг гэж одоо ном зохиол бичсэн байна бол доо. Нэгдүгээрт нь бол одоо үндсэн хууль нь өөрөө жаахан асуудалтай бичигдсэн байдаг юм уу? Ойлгомжгүй, янз бүрээр ойлгох болоод төрийн дээд эрх мэдлийн байгууллагууд үндсэн хуулиа өөрөөр ойлгож тайлбарлаж хэрэглээд үндсэн хуулийн хямралд ордог нэг ийм нөхцөл байдал байна. За тэгэхээр одоо манай Монголд болсон үндсэн хуулийн хямрал нь бол үндсэн хуулиас болсонгүй. За тэгэхээр хоёр дахь шалтгаан юу байдг вэ гэхээр үндсэн хуулиа дагаж мөрдөхгүй байх. Үндсэн хуулийнхаа дээгүүр алхах. Үндсэн хуулиндаа захирагдахгүй болох. Тийм ээ? Үндсэн хуулиа өөрөөсөндөө ашигтайгаар тайлбарлах. За энэс болоод төрийн одоо үндсэн хуулийн байгууллага болсон хууль тогтоох болон гүйцэтгэх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаа гацах. За энэ гачсан нь бол улс төрийн хүрээнд одоо талцал хуваагдлыг бий болгох. За энэ талцал хуваагдал нь бол улс төрийн хүрээнээс гараад ард олон нийтлүүгээ орох. Жишээл ийм юм л явжлаа шүү дээ. За жишээлбэл би одоо үндсэн хуулийг судалдаг одоо ингээл одоо манай Наран гэрэл багш байна. За тэгээд одоо ганц нэг хүмүүс ч одоо бас ингээд бид нар чи энийг судалж яадаг хүний хувьд байр суурийг илэрхийлэхээр чинь одоо сошиал ертөнцийг харахаар тэрний талын хүн байна, энэний талын хүн байна гэд одоо ингээл хуваагдаад за тэгэл одоо яах юм бас нэг иймэрхүү уур амьсгал бий болоод байгаа нь бол ажиглагч шүү дээ. Тэгэхээр энэ чинь бол өөрөө хэлбэл юу харуулж ийм нөхөр үндэснийхээ хэв нэгдлийг сарниулаа айлчдаг. Тийм байна. Ийм том юм руу орчдөг. Тэгэхээр энэ бол одоо ингээд яг энэ шинжээр нь харахаар бол үндсэн хуулийн хямрал руу орцсон юм байна. Бид нар улс орноо оруулчих гэж байна. За тэгээд энэ үндсэн хуулийн хямрал руу орцохоор одоо зүгээр одоо ингээд орцсон байна гэж хэлээд байж идэг юм уу ч одоо үр дагавар гэж юм байх ёстой бол байна. Энэ их ноцтой үр дагаваруудаа би түрүүн бас хэлсэн. Дан иргэний дан өнгө төвсгөл төрөж ирсэн. За улс төрийн тогтворгүй байдал үүсгдэг. За улс төрийн тогтворгүй байдал нь одоо яадгүй хаа саяын одоо иргэний дан түргэн өнгө төвсгөл түргэн жагсаал цуглаан хийн эсэргүүцэл за тэгээд өлсгөлэн юу байдгийг ийм юм юу явна шүү дээ. Тэр чинь бол одоо би тэгж нөгөх биш гэв гинтг овсгал гараад ирнэ. Чи одоо ингээд юу харж байгаа бахал дээ. Сошиал ертөнцийн одоо Непалт гэдэг нэг үг гарсан байна шүү дээ. Тийм ээ. Тийм. Непалт гэдэг юмыг бол хүмүүс тавиад эхэлчихсэн шүү дээ. Энэ чи юу гэсэн үг гэхээр засаг төрд байж байгаа албан тушаалтнуудаа одоо тань дээрс нь буулгыг одоо тэр Непал болсон шиг одоо ховц сунарын тайлал зодоор нүдээл тийм үү. Ингээл ингэдэн гэдэг чинь бол үндсэн хуулийн дэг журмаараа юм явахгүй болохоор хүчээр хийлэлээр шийдэг гэдэг юмыг ард түмний дунд чинь сухалзаад эхэлсэн биш үү? Ийм ноцтой үр дагавартай шил улс төрийн тогтворгүй байдал гэдэг чинь ийм. За эн чинь өөрөө эдийн засгийн бас ноцтой үр дагавар төрөгддөг. Эдийн засгийн хямралыг шууд дагуулчихдаг. Инфляцийг өсгөждөг. Гадаадын хөрөнгө оруулагч дөрвчихдэг. Бид ч одоо ерөөсөө энэ сүүлийн хэдэн жилчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг л татын барийг л одоо ингээд сууд мэд болдог. Энэнгүү бол одоо амин тарай зогсчих гээд байна гэдэг. Одоо бол гадаадын хөрөнгө оруулагч татах бүтгий хэл одоо байгаа ганц нэг ч гэсэн одоо асуудалтай болчихлоо шүү дээ. Энийг шин далимдуулаад одоо
бөөн асуудлууд үүснэ. За түүнээс гадна одоо ард түмний дунд одоо эв нэгдэл задрах, төрдөө итгэхэ болох тийм үү? Ийм юм болоод эхэлдэг. Юу төрд итгэл буурна барина гэдэг чинь бол нэг бас осон үг биш үү? Хамгийн наад зах нь төрийнхөө хууль тогтоомжуудыг тоохоо болдог. Тэд нар өөрсдийгөө яаж гэж бид нарыг яадаг юм гээд нэг ийм бодол хүний толгойд ордог. Энэ нэг өөрөө одоо тэр нийтийн эмх замраагүй адил бий болох ч байдаг юм уу? Дэгжүр малдагдах ийм үйлүүд хүлхэд оруулчихдаг байхгүй. Ийм олон ноцтой үр дагавар хүлээж яхахыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ үндсэн хуулийн хамрал гэдэг чинь бол зүгээр нэг тийм яриад өнгөрдөг сэдв бас биш юм аа. За тэгэхээр энэс гардаг одоо олон улсын сайн туршлагч гэдэг юм уу? Судлаач эрдэмтдийн бичсэн ч гэдэг юм уу? Хууль зүйн хувь гарцуудыг бол бас хүн төрөлхтөд олчихсан юм байна. За тэрний хамгийн гол асуудал нь бол энэ дээр яадгүй гэхээр энэ улс төрийн зөвшөлтсөл гэж юм төрдөг. За улс төрийн зөвшөлтсөл төрнө гэж юм. Зөвшөлтсөл төрнө гэдэг чинь одоо яаж хүрэх вэ гэхээр яг үндсэн хуулийнхаа хүрээнд нээлттэй ил тод ард түмний оролцоотой тэгжиж тэр зөвшөлтсөл төрдөг. Тэгэхгүй одоо нэг хөшгөний цаан нууцаар хоорондоо тохироод одоо ерөөсө чи чохорох нь би чохорох нь хоёулаа болъё гэд тэгээд нэг гар бариад нэг гараад ирдэг явдал биш үү Монголд. Энийг бол улс төрийн зөвшөлтсөл гэдэггүй, энийг бол хувилдаан гэдэг. За тэгээ ийм юм дээр бол үндсэн хуулийн шүүх гэдэг байгууллага нь бол их түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Энэ үед одоо энэ юмыг ясчинхэн хагалж өөрөөр хэлбэл нөгөө цэргийг мянган жил тэжээж нэг өдөр хэргэлдэг гэдэг шиг Монгол улсын одоо үндсэн хуулийн цэц гэж одоо тэр үндсэн хуулийн одоо хамгийн том байгууллага шүүх засаглалын орой л дээ. Тэр байгууллагыг чинь одоо байгуулж энэ олон жил тэр хүмүүсийг төр одоо бүхэл хангамж ажиллах болцоог нь хангаж өгсөн одоо хариуг бол одоо энэ үндсэн хуулийн шүүх буюу манайхаар цэц гэдэг байгууллага одоо энэ үндсэн хуулийн хамралаас гаргахад бол түүхэн үүрэг гүйцэтгэх нь л дээ. Тийм учраас бол одоо ингээд цэцтэр сая одоо ингээд хэрэг маргаан үүсгэлээг нь тэгээд одоо тэрлүү цэцлүүгээ манайхын чинь дайрах юмнууд эхэлчихлээ шүү дээ. Энэ ингэж болохгүй л дээ. Тэгэхээр бас энэ ялангуяа одоо төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүс ингэж шүүх засаглалынхаа байгууллагын үндсэн хуулийнхаа байгууллагын дотоод хэрэглүүн хэд өнгийж тэм чимэг тэглээ ийм чимэг буруу хийдэ энэ төр гэж одоо ингэж олон нийтэд цацах явдал бол их буруу л да. Дэлхийн улс орнууд чинь бол зарим улс орнд бүр энийг хоригдсан хуультай байдаг шүү дээ. Манай улс төрч чинь одоо ялангуяа их хурлын гишүүд чинь одоо ингээд тэр төр засаг дотор байж байгаа болж бүтэхгүй зүйлээ дотроо яриад шийдвэрлэх болцоог ард түмэн мандатаараа тэдэнд олгоцсон байхгүй юу? Үнэхээр одоо тэр үндсэн хуулийн цэцэд нь ч гэдэг юм уу, улсын хурлд нь ч гэдэг юм уу, засгийн газарт нь буруу зөрүү юм байгаа болвол энэ юмаа засаад яваа гэдэг тэд нар чинь хууль санаачлах, тогтоох бүх эрхийг нь өгчөөд байхад ард түмэн луг гарч ирээд мэдгэл хийгээд байдаг. Энэ бол зарим улс орны хоригдсон шүү. Жирийн иргэн бол одоо хөөх юм нь одоо тэн чинь үг хэлэх хэрэгчдэл байдаг болохоос биш өөр юм байхгүй юм чинь. Жирийн иргэн бол одоо ард түмэн луг хараа тэр засгийн газар чинь тэглээ шүү. Хараа тэр үндсэн хуулийн цэц чинь тэглээ шүү гэж ард түмэн луг гарч хашгирах нь бол одоо чив тэр шиг жирийн иргэнд бол хийх ёстой зүйл байдаг байхгүй юу? Улсын хурлын гишүүнч гэдэг юм уу, ерөнхий сайдч гэдэг юм уу, хурлын даргагч гэдэг юм уу, тэр хүмүүс чинь бол ард түмнээ өөмүүлж төрдөө итгэлийг нь алдагдуулах гэж байгаа юм шиг тэгш гадагшаага мэдгэлийг ёсгүй байхгүй юу? Тэгээ манайхан бол одоо ийм имийг хийж ийн л да. Одоо тэгээс үлдээд бүр тэрэнд нь түр хэмжээ хязгаар байхгүй боллоо.
ийм юм яваад байна. Тэгэхээр иймэрхүү юмнуудыг манайх бол одоо бас л тэр ёс зүйн тухай хууль мууль гэж нэг юм хийгээд байсан тэрэндээ хийсэн юм уу юм байхгүй бол тэгж байгаа байх л да. Ер нь бол тэрийн албаны тухай хууль муулаараа энэ юмыг нь бол хориглох ёстой байхгүй. Жишээлбэл Канада улсад энэ чинь хоригддог байхгүй юу? Та төрд очиод ийм юмнуудыг засах эрхийг нь танд өгчөөд байхад та ард түмнээ өмөлж төрд итгэлийг алдагдуулж гадагшаа чиглэсэн тийм юм хийхгүй. Дотоод тэр чинь үнэхээр асуудал байгаа бол дотроо яриа таныг засгиж гишүүн болголоо. Засгиж ерөнхий сайд болголоо. Засгиж их хурлын дарга болголоо гэд тэгсэн байдаг байх. Тэгэхээр иймэрхүү юмнууд бол бас яваад л байна л да. Тэгэхээр одоо энэ хямралаас гаргахад бол үндсэн хуулийн цэц бол их түүхэн үүрэгтэй. Тийм учраас энэ үүргээ бол одоо гүйцэтгэх байхаа гэж ингэж харж байна. За хоёрдугаарт бол энэ Монгол улсын ерөнхийлөгч сая одоо ингээд хориг мориг тавилаа штэ. За тэгэхээр л одоо манайхын чинь одоо хориг тавилаа барилаа гэж бас л одоо ингээд жирийн эргэн яриаггүй байхад л манай их хурлын гишүүд мал яриад эхэлчихлээ штэ. Одоо ингээд мэдээлэл хийгээл одоо ингээд бас л нэг буруу юм аагээд төрд итгэлийг одоо ингээд нэг их хурлын гишүүн гарч ирээ тэгээ мэдээлэл хийгээд ахаар чинь олон хүн итгэн штэ. Өөнийрээ тийм байна гэд ийм юм ингээд яваад эхэлчихлээ. Тэгэхээр манай Монгол улсын ерөнхийлөгчний хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэдэг гурван эрх мэдэл байна Монгол. Энэний чинь аль нь ч ордгон штэ. Энэ гурван эрх мэдэлд аль нь ч багтдаггүй. За багтаах гэж бид нэлээд үзсэн, оролцсон, анханасаа яасан ийсэн юм гээл одоо бүр чимэд өгшиг байхад нь хүртэл одоо асуугаад статья хүртэл бичүүлж ийсэн. Аль нь ч багтдаггүй. Нэг. За хоёрдугаарт манай Монгол улсын ерөнхийлөгч чинь бол үндсэн хуульд бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэж. Өөрөөр хэлбэл улс үндэстнийхээ эв нэгдлийг хамгаалж илэрхийлж идэг цорын ганц албан тушаалт. За гуравдугаар чинь Монгол улсын ерөнхийлөгч нь бол нийт ард түмнээс мандаттай ганц хүн шүү дээ. Бусад энэ 126 чинь бол нэг торгийн мандаттай хүмүүс байна. Зарим жагсаалтаар орж ирж байна тийм ээ. За тэгээ 3 4 дугаарт бол энэ Монгол улсын ерөнхийлөгч улс төрийн намаасаа Тэтгэлцсэн. албан ёсоор тэтгэлцсэн ийм одоо улс төлөөлж байгаа, үндэстэн төлөөлж байгаа гол субъекттэй. Тийм учраас бол энэ үндсэн хуулийн хямралын үед бол Монгол улсын ерөнхийлөгчийн үүрэг бол маш өндөр байх ёстой. Тийм байхаас өөр арга байхгүй. Үнэхээр одоо үндсэн хуулийнхаа дээгүүр алхачихсан болвол тийм ээ. За үнэхээр одоо хууль дээдлэх үндсэн хуульд өрчсөн болбол за одоо ингээд намайг одоо юугээд хэлчих бол за энэ ерөнхий сайд нь миний хамгийн дарга байсан юм ч гэдэг юм уу. Иймэрхүү жижиг сажиг асуудал бол ярих биш. Энэ хүн бол одоо их түүхэн үр гүйцэтгэх ёстой юм аа. Тийм учраас бол би Монгол улсын ерөнхийлөгчийг одоо энэ хориг тавьсныг бол маш одоо цаг үеэ олсон зөв зүйтэй асуудал баг. Одоо зарим манай наран гэрэл багш энэ төр бас хэлсэн шүү. Энэ саяын засгийн газрыг огцруулсан үйл явдал болвол засгийн эрхийг хууль бусаар авах гэсэн их одоо ноцтой гэмтэргийн юу бол орчихлоо. За түүнээс гадна Монгол улсын үндсэн хуулинд бол засгийн эрхийг хууль бусаар авахыг тэрч битгий завдахыг хориглоно гэсэн энэ заалтыг бол зөрчилөө гэсэн. Тэгээ би ч одоо тийм үгийг сонсоод бас нэг айх шиг болж илээсэн л дээ. Тэгээ нэрээ нэг чинь ингээд бодоод үзэх юм бол үнэхээр бид нэр одоо манай засгийн газар гэдэг чинь бол Монгол улсын шиг одоо нэг томоо хөлөг онгоц гэж үзэх юм бол тэр хөлөг онгоцыг ч одоо хад мөргүүлчихгүй, усан живүүлчихгүй тийм үү? Бусад онгоцтой мөргөлдүүлчихгүй одоо ингээд жолоодод явж байдаг тэр капитаны баг нь бол засгийн газар шүү дээ. Гэтэл тэр засгийн газараа бид нэр үнэхээр үндсэн хуулийнхаа дээгүүр гიშгээд хэсэг бүлэг хүмүүс одоо ингээд хувилдээний журмаар унгаад тэгэд өөр засаг байгуулах гэж байгаа юм чинь бол одоо үндсэн хууль зөрчих битгий хэл засгийн эрх мэдлэг хууль бусаар
авчаана гэж хэлэх бол бүрэн үндэстэй болчихж байгаа байхгүй юу. Тэгээ ийм одоо түүхэн ситуац бүрдчихэд засгийн эрхийг ч одоо хууль бусаар авчих гэж байгаа юм уу? Гүү юм уу? Үндсэн хуулийн хямралд орчлоо. Үндэсний эв нэгдэл одоо сарнихад хэцүү болчлоо. Цаашдаа энэ ч одоо улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал, Монгол улс ч одоо их эмзэг эдийн засагтаа бид нар чинь тийм баян чинэлэг том цохилтуудыг заахаар тийм одоо баян чинэлэг улс орн биш штэ. Ийм эмзэг улс төртэй эдийн засагтаа улс орноо ийм хүн нөхцөл байдалд орчод байхад Монгол улсын ерөнхийлөгч одоо хориг тавихгүй. Өөртөө учраа олог гэдэг одоо ингээс уужээвэл харин ёстой сони үзэгдэл болно шүү дээ. Тийм учраас энэ хоригийг бол би цаг үе оллоо. Үнэхээр одоо бас зов бүрүүгээ шүүхэд нь түүхэн үргүүцдэглээ. Монгол улсын ерөнхийлөгч бол улсын тэргүүн үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг энэ байр сууриа бол хангалаа гэж ингэж харж байна. Түүнээс одоо хүмүүсийн яриад байгаа шиг буруу юм хийчлээ гэж одоо би бол огт бодохгүй байна. Тийм. За тэгээ хоёулаа энэ нөгөө нэг одоо яг үндсэн хуулиар зөрчсөн бол одоо яг ямар зүйл ангин зөрчигчтэй бэ гэдэг рүү орё. Би тэн дээр таны одоо тайлбарыг сонсъё гэж бодсон. Тэр нэг үндсэн хуулийн 43.1 гэдэг заалтыг л зөрчсөн гэсэн одоо зарим хэсэг нь зөрчсөн, зарим хэсэг нь зөрчөөгүй маа гэсэн нэг ийм маргаан яваад байгаа те. Тэр хориг дээр ч гэсэн бас энэ заалтыг заасан байна лээ. Энэ нөгөө ерөнхий сайдыг огцруулах тэр процедурын асуудал юм байлээ. Энэ дээр одоо яг одоо та хувь судлаачийн хувьд үндсэн хуулийг одоо мэддгийн хувьд гэх юм уу? Энэ дээр таны тайлбар ямар байна? За яг энэ 43.1 дээр болдоо энэ үхэндээ гэж хэлэхэд энэ үндсэн хуулийн 43.1-ийг ерөөсөө ойлгохгүй тэр текст нь одоо бас ойлгомжгүйгээр бичигдсэн ч гэдэг юм уу, ийм асуудал би болоогүй байх гэж ингэж бодож байна. Ерөөсөө энэ яасан бэ гэхээр энэ манай засаг төрд байж байгаа энэ улс төрийн хуваагдал зориуд дээр ерөөсөө тэр үндсэн хуулийнхаа 43.1-ийг засгийн газрыг огцруулах асуудлыг ингээд зориуд дээр бүр бүгдээрээ мэдсээр хагаад ингэж мушгин говьлж ингэж хийсэн л гэж би харж байна. Түүнээс болоод энийг нэх одоо мэрэгжил мэдлэгэн дутаач гэдэг юм уу, буруу зуруу ойлгосон дооч гэдэг юм уу, ийм асуудал ерөөсөө байхгүй. Тэгэхээр энийг бол одоо тэр ман дотор хоёр хуваагдсан хоёр хэсэг бол хоёулаа сайн мэдж байгаа. Хүч төрж одоо ингэж хийсэн. Тэрийг бол бүгд ойлгож байгаа. За тэгэхээр энэ ерөөсөө одооны энэ үндсэн хуулийн хямралд хүргэсэн маргааны гол сэдэв чинь бол 43.1 байна шүү дээ. Тэгэхээр энийг 43.1-ийг чинь бол 1992 оны үндсэн хуулинд бол засгийн газрыг огцруулах асуудлыг чинь одоо ингээд нэлээд өргөн хүрээтэйгээр хэд хэдэн вариантаар тусгасан ийм хуучин зохицуулалттай байсан. За жишээлбэл одоо ерөнхий сайд өөрөө бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй гэсэн болвол нэг огцруулна л гэсэн. За засгийн газрын гишүүдийн тэн хагас нь огцруулна л гэсэн. За мөн одоо би 92 оны үндсэн хуулинд байсан санаануудыг хэлээд байна шүү дээ. За дараа нь улсын хурлын гишүүд, за ерөнхийлөгч гэдэг юм одоо саналаар одоо огцруулъя гэсэн болвол одоо ингээд огцруулна. За тэгээ хамгийн сүүлд одоо тэр гишүүдийн 4/1 нь санал гарвал одоо огцруулна гэсэн гэдэг ийм олон пунктуудтай наривчлсан зохицуулт байгаад ирсэн. За тэгээд 19 оны нэмэлт өөрчлөлтөөр одоо яагаад энэ бүгдийг чинь бүгдээр ингэ байхгүй болгоод ерөөсөө одоо ингээд ганцхан юм ингээд зохицуулсан бэ гэсэн чинь энэ 30 жилд бид нар яасан бэ гэсэн чинь засгийн газрынхаа насыг харсан чинь 1.1 хэдэн жил болцсон байсан гэлээ. 1.4 ч гэлээ тий. Өөрөөр хэлбэл болцсон. Тийм болсон. Энэ ер нь одоо ингээд засгийн газараа үргэлж огцруулаад байж идэг энэ Монголын ардчлалд, Монголын төрд, за одоо энэ шилжилтийн үе гэж ярьж байгаа шүү дээ. Эдийн одоо зах зээл рүү шилжих, улс төрийн шилжилт энэ
ардчилсан дээгнүүд шилжилтэд их ортой юм байна гэдгийг бол судлаачдын хүрээнд нэлээд ярьсан, шийдвэр гаргагчдын төвшинч нэлээд ярьсан. Тэгж одоо энэ үндсэн хуулийн 43-ийг чинь том өөрчлөлт оруулад тэгээ ерөөсөө энэ засгийн газрыг тогтвортой ажилуулах хэн нэгэн хэсэг бүлэг хүмүүс дураараа энийг засгийн газрыг ингэж огцруулаад байдаг явдлыг л ерөөсөө хязгаарлыг гэдэг том зорилгын үүднээс бол энэ үндсэн хуулийн 19 оны 43-1 гэсэн ойлголт орж ирсэн байхгүй юу. За тийм учраас бол одоо тэр нэг байнгын хорооны саналаар санал хураахгүй юу энэ төр гэдэг юм чинь бол одоо энэ дээр чи их чухал ач холбогдолтой байхгүй юу. Тэгэхээр бол байнгын одооны гол маргаад байгаа юм чинь тэр штэ. Байнгын хорооны саналаар бол санал хураахгүйгээр ингэж яриад байгаа. 43-1-ийн агуулга бол ерөөсөө энэ засгийн газараа бид нар бол нэг байнгын хороо гэсэн улсын их хурлын бүтцийн байгууллагууд тэр үед чинь нэг 10-аад хүн байсан штэ. Тэрний саналаар л одоо ингэ санал хураадаг, нөгөө хүмүүсэнд тэрний дагуулад ингээд л санал өгөөл тэгээд засгийн газрынхаа хувь заяг шийдчихэд гэдэг нь буруу юм байна. Ерөөсөө засгийн газрыг огцруулах асуудлыг ингээд тэр гишүүдийн 4-1 нь ингээд асуудал тавьчих юм бол нэгдсэн хуралдаанаараа энийг болвол чөлөөтэй хэлэлцэх юм байна. Бөөр шүүн тунгааж хэлэлцэх юм байна. Өөрөөр хэлбэл ганцхан удаа байнгын хорооны саналыг хэлцээд байх юм биш. Нийтээр хэлэлцэх юм байна. Энэ тавьсан асуудал үндэслэлтэй байна, үндэслэхгүй байна уу гэдгийг ингэж нийтээр хэлэлцүүлэх гэсэн нэг санаа байгаа юм. За хоёрдугаарт нь бол одоо байнгын хорооны саналаар биш үндсэн хууль зааснараа тэр 4-1 нь огцруулъя гэдэг асуудлыг тавьсан болвол огцруулах нь зүйтэй юу гэдэг асуудлаараа одоо ингэ саналаа хураадаг байя. Байнгын хорооны саналыг оруулж ирээд ингээд тэрийг дагуулж санал өгдөг нь болжий гэдэг нэг ийм агуулгаар ерөөсөө энэ 43-1-ийг чинь бол хууль тогтоогч анги ингэж хийсэн байхгүй юу. Тэрийг чинь бол одоо энэ манай их хурлын гишүүд бүгдээрээ мэдж байгаа. Тэр үндсэн хуулийг боловсруулахад бүгдөө гэрж болоод оролцож исэн хүмүүс зөндөө байж байгаа. Жишээлбэл бямб цогтоос ахуулаад одоо зандны шатраас ахуулаад тэр бүгд мэдж байгаа байхгүй юу. Ийм асуудал байхгүй. Тэгсэн чинь сая яатсан бэ гэсэн чинь тэр илэрхий юмаа зөрчөөд төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулна гэдэг. За энэ чинь бол явуулж болохгүй, энүүгээр явуулахгүй, үндсэн хууль чинь ингэж байсан байна гэдэг тэд нар чинь бол хоорондоо ярилцлаа шүү дээ тэр болгондоо яан дээр чинь. Тэгэхээр гүү заавал энүүгээр хураана гэсээр хагаад энэ чинь цаана нэг юм байгаа биз. Ингэсээр хагаад одоо ингэ санал хураагаа тэгээд энэ үндсэн хуулийн зөрчлөө явуулчлаа. Тэгэхээр би бас одоо тэр юмнуудыг харсан л да. Жишээлбэл одоо тэр үндсэн хуулийн 43-1-ийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор улсын их хурлын нэгдсэн хуралдааны дэгийн тухай хууль гэж хууль байна л дээ. Тэр хуулийн 101-р зүйлд энэ асуудлыг бүр нарийн зохицуулсан байж байгаа юм. Жишээлбэл тань дээр бол одоо төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй улсын их хурл танилцуулна л гэж байгаа. Тэгээ санал дүгнэлттэй танилцуулна гэж байгаа байхгүй. За санал дүгнэлт танилцуулна гэдэг чинь юу вэ гэхээр тэр засгийн газрыг огцруулъя гэсэн хүмүүсийн гаргасан үндслэгэд байгаа шүү дээ. Тэр чинь зүгээр одоо над таалагдахгүй байх огцруулъя гэх нэг үндсэл байгаа. Тэр одоо үндсэлтэй юм уугүй юм уу? Тийм ээ? Энэ одоо үнэхээр үндсэл мөн үү биш үү гэдгийг төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцээд тэгээд нэгдсэн чуулганд санал дүгнэлтээр танилцуулна. Тэр ч үтгэл төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаар байна шүү дээ. Одоо тэр санал хураалт явуулсан ч буруу. Санал хураалт явуулах тухайн асуудал бол тэнд юроос байхгүй. Тэгэхээр одоо бид нар чинь бол төрийн албан хаагчид ялангуяа одоо нийтийн эрх зүй гэж яриад байдаг. Төр оролцсон харилцааг нийтийн эрх зүй гэдэг байхгүй. Тэн дээр бол одоо байнгын хорооны дарагч гэдэг юм, улсын хурлын гишүүч гэдэг юм уу, тэд нэр өөрснөө дүрм зохиохыг бүр эн чинь бол эрх зүйн зарчим шүү дээ. Төрийн албан хаагч бол
төрийн байгууллага, төрийн албан хаагч болоод хуулиар зөвшөөрсөн юмыг л хийн. Хуулиар одоо зөвшөөрөгдөөгүй байхад за ер нь бол бид нар ийм практиктай байсан юм байгаа. Өмнө нь бол одоо ингээд санал хураачих гэсэн юм байгаа. Тэрүүгээрээ явъя гэд зарим гишүүн тийм сайлбар хэлж байгааг би сонссон. Өмнө одоо ийм жишгтэй явж ирсэн одоо сайн зөрөг гэж гишүүн тийм яриад. Одоо тэр нэг юу Эрдэнэтийн засгийн газрыг бол ингээд унгаж ирсэн юм байгаа. Нэгвэр энэ бол төрийн албан хаагчд бол хориглогчсон зарчим шүү дээ. Тэгж болдоггүй. Ерөөсөө тэр чи одоо төрийн албан хаагч, төрийн байгууллага албан хаагч бол хуулиар зөвшөөрөгдсөн зүйлийг л хийж явах ёстой. Өөрснөө дөрөм зохио бол тэнд бол яадгүй гэхээр аюул учирж яадаг учраас тэрийг оргилдог. Тийм учраас тэгж өөрснөө тийм жишгтэй байсан юм, тэгж явж ирсэн юм, тэгж гэдэг бол ерөөсөө тэр бол тайлбар биш. За тэгээд бол дэгийн тухай хуулийг ингээд хараад байхаар бол тэнд байнгын хороо бол ерөөсөө санал хураалт явуулах тухай ойлголт тэнд ерөөсөө байхгүй. Байнгын хороотой хоёр толботой 102 гэдэгт нь байж байгаа санал дүгнэлттэй их улсын хурл танилцуулна. За тэгээд бол улсын хурл бол юг танилцуулах уу гэхээр ерөнхий сайдыг огцруулъя гэж ингэж одоо нэр бүхий гишүүдийн гаргасан энэ санал дүгнэлт нь бол үндэслэлтэй байна эсвэл үндэслэхгүй байна гэдгийг л танилцуулна. За тэгээд бол тэрийг л танилцуулаад болчих байсан. Тэгээ байнгын хороондор бол санал хураалт явуулсан нь бол би бас буруу гэж бодож байгаа. Дэгийн хуулинд ч байхгүй, үндсэн хуулинд ч байхгүй юмыг одоо хийсэн. Тэрийгэ зүтгүүлээд байсан бас буруу юм. Тэгэхээр дэгийн улсын хурлын дэгийн тухайн хуулинд тэр байнгын хорооны санал хураалт явуулах, саналаар нь санал хураалт явуулах энэ төр гэдгийг чинь тэр 101-д хууль тогтоогч мартсан асуудал биш шүү. Энэ 43-ийн 1-ийг хэрэгжүүлэх арга ажиллагааг бол тэр 101 зааж өгсөн гэж бол тэгж ойлгоно. Тэр нь бол тэр байнгын хорооны саналаар бол одоо нэгсэн хуралдаан дээр санал хураах энэ төр гэдгийг бол ер нь одоо мартаач гэдгийг юм уу тийм агуулга энд байгаа гэж хэлэх үндэс юусоо байхгүй. За мөн тэр энэ улсын хурлын шуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 98 дугаар зүйл гэж байгаа. 98 дугаар зүйл нь бол Монгол улсын ерөнхийлөгчийг огцруулах, чөлөөлөх асуудлыг мөн үндсэн хуулийн заасан тэр асуудлыг ингээд тэрний арга ажиллагааг нь процедурын зааж өгсөн хэсэг байхгүй юу? Тэн дотор ч бүр тодорхой хэлсэн байгаа шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг бол одоо ингээд төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нэгдсэн хуралдаан дээр санал хураалт явуулна гэд. Тэнд бүр тэгээ заачихсан. Ерөнхий сайдаас өөр өгнө шүү. Өөрөө дагаад өгчихсөн. Тэгэж хууль тогтоогч нар айгүй мэдж байгаа байхгүй юу? Энэ 101 дээр бол ягаад тэр чинь бол байнгын хорооны саналаар гэж бичээгүй вэ гэхээр 43-ийнхаа 1-ийг өөрөөр хэлбэл одоо тэр оруулсан нэмэлт өөрчлөлтөө энэ асуудлыг бол зөвхөн одоо байнгын хорооны санал дээр дулгуурлаж хэлцэхгүй юм аа. Нийт гишүүдээр хэлэлцүүлэх юм аа. Нийт гишүүдээр хэлэлцүүлээ санал хураахта байнгын хорооны саналаар биш юм аа. Тэр томьёоллыг нь үндсэн хуульд одоо хэлээд өгсөн тэр агуулгаар ингэж хураах юм аа гэдгийг тэр 43-ыг заажсан учраас улсын хурлын шуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн тэр 101 чинь тэр асуудлыг оруулаагүй байхгүй. Тэгэхээр бол би нэг юуг шараад байна нөхөр ерөөсөө энийг мэдхгүй дээ биш. Одоо тэр хэнч байдгийг ерөөсөө бүгдээрээ мэдхийн дээдэр мэдж байгаа. Тэгэхээр эн чинь юу гэхээр шүү дээ болдоо. Нөгөө талцал хуваагдал гих юм чинь ингээд энэ эрүүл саруул оюун ухааныг хязгаарлалцдаг байхгүй юу? Тийм байна. За ер нь ялж лээвэл яах уу гэх тийм ээ. Тэгэхээр нэг тиймэрхүү юмд явуулсан болов гэж. Одоо би тэр ерөнхийлөгчийг тэр эрдэс мэрдэстэй холбоотой, дэг зөрчсөнтэй холбоотойгоор хориг тавьсныг хараад бол эхлээд жоохон гайхахгүй юу? Гэж яасан жижиг асуудлаар тавьсан юм дээ. Энээс том асуудал байгаад гэж бодчихъя л. Тэгээд тэрийг бол одоо чи надаас бити асуугаарай. Би ямар тэрэн дотор ороо сууж ирсэн биш. Яасан ийсэн би бол мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр эн чи яасан бэ гэхээр яагаад хэрвээ тэр дэг мэгээ ингэж өрчсөн байвал чи нэг
энэ талцал хуваагдлд ороод хүнгээшийн амьтан чинь нэг юмд нь улаарах гэж нэг юм байна шүү дээ. Улаараад ирэхээрээ одоо ичил зовох мэдрэмжээ алдахч байдаг юм уу? Эрүүлэр сэтгэх тэр боломжийг алдаад тэрнээсээ болоод бас одоо тэр нэг эрдэс мэрчсэн дээр алдсан байж магадгүй байгаа юм. Түүнээс бол ийм их эвзэгтэй, ийм их одоо хуваагдaltaй бүх одоо хоёр тал нь бие биенийхээ одоо өөсвийг хараад байж байхад тэр эрдэс мэрчсэн дээр алдна гэж байх уу? Тэр чинь бол энэ асуудалтай улаарсантай холбогдуулаад эрүүлэр сэтгэх, эрүүлэр ажиллах тэр болцоог алдж байгаатай холбоотой юм л да. Хүн чинь бас амтэн шүү дээ. Тий. За дараагийн асуулт энэ үндсэн хуулийн цэцтэр маргаа үүсэх болсон юм байна лээ. Зүгээр ямар үндслээр одоо аль эсвэл бол одоо энэ 43-ийн 1 гэж зааж одоо маргаа үүсгэсэн юм уу? Би жишээлбэл тийм мэдээлэл олж чадаагүй. Ингээд танд ямар мэдээлэл байна? Гэхдээ би бол одоо хөсөлт гаргасан юм байна гэж ойлгосон ерөнхий сайд. За тэгээд одоо бас эн чинь нэг жирийн манай хуулийн тэр нь шүү дээ. Жирийн иргэн бидний чинь одоо ингээд манай үндсэн хуулийг ийм юм зөрчилчлээ гэхээр чинь цэц чинь бол хэрэг үүсэх үү юу гэдэг тэндээ судалж үзээд ихэнх нь хэрэг үүсэхгүйгээд бид нар л шийдчихдэг шүү дээ. Тэгсэн мөртлөө ерөнхий сайд Монгол улсын ерөнхийлөгч улсын их хурлын дарга одоо ингээд нэг юм төрийн өндөр албан тушаалтнуудыг бас нэг жаахан тусад нь авч үзээд тэдний хүсэлтэндийг одоо шууд хэлснэ гэдэг тийм хуультай юм. Би энийг бас шүүмжилдэг байхгүй юу? Гэхдээ тэр одоо ялгуурлаж ийн гэсэн үг. Ялгуурлаж ийн гэсэн үг шүү дээ. Ерөнхий сайд хүн, болдож хүн, лүндэнд орж хүн. Гэт тэднэрийнхээ болохоор одоо ингээд ногоон гэрлээ. Биднэрийнхээ болохоор улаан гэрэл асааж байгаа буцаачдаг гэдэг би шүүмжилдэг. Тэгээд тэр хүсэлтийг шууд хэлсэх зарчмаараа болвол цэц бол хүлээж аваад тэр хэлцэж байгаа юм шиг байлаа. Тэгээ одоо энэ чинь богинохон хугацаанд хийлээ барилаа энэ төргээд тэрнийг цэцтэй тэрий чинь их судлаад удаал тэгээд их ямар юм байх юм бэ чинь улс орон хямралд орчоод үндсэн хуулийн хямралд орчоод төсвөө хэлзэж чадахгүй засгаа байгуулж чадахгүй ийм нөхцөлтэй байж байхад тэгээд гэдгийг сууж идэг тийм үндсэн хуулийн шүүх гэж байх ёсгүй шүү дээ. Харин би одоо ингээд энэ богинохон хугацаанд овоо шуурхаа хэлзэж байгаа нь түүхэн үүргээ бол бас одоо ойлгоод улс орон үндсэн хуулийн хямралд орчлоо. Энэ үед бид нар одоо ингээд өмнөх үеишгээ гэдгийг суужиж болохгүй юм байна гэдэг тийм өнцгөөс одоо үндсэн хуулийн цэцэг одоо хандсанд нь би бол дотороо бас нэлээд олзуурхангүй байгаа. Би үндсэн хуулийн цэцэг бол жаахан шүүмжилдэг шүү дээ. Ер нь бол тэгэхээр шүүмжилчихээ тэр хувь хүмүүсийн асуудал гэж ойлгоод гомдол санал болно их юм боллоо. Тий, за хоёлаа одоо тэгвэл энэ хориг болоод одоо үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг одоо яаж гаргахаас гэдэг юм уу үндэслээд одоо цаашдаа юу болохын гэдэг талаар энэ улсууд их асуугаад байгаа юм. Сошиалыг харахад тий. Энэ дээр за ерөнхийлөгч хоригийг улсын их хурл чинь 3-1-ээр хулигээд авчих юм билээ. Нэг 40 хэдэн гишүүний юугаар би бол бараг авчих юм болов уу гэж зүгээр хөвөний бодол бай. Ингэсэн тохиолдолд яах вэ? Одоо тэр огцорсон засгийн газар маань одоо зүгээр одоо ч ажиллаад хийж л байгаа хэл өөр гүйцэтгэгч болохоос зүгээр одоо ингээд хуучин шигэ болоод явах юм уу энэ эсвэл энийг их хурл бид нар засъя гэд тэр санал хураалтаа дахиж тэр 43-ийнхаа нийцүүлж хийх юм уу? Одоо ямар журмаар явах юм болоо энэ? Тэгэхээр энэ дээр энийг хариулахын тулд ер нь хориг гэж юу юм? Энэ ямар үр дагавартай юм гэдгийг ярих хэрэгтэй л дээ. Тэгэхээр энэ бол энэ ерөнхийлөгчийн хориг бол Монгол улсын үндсэн хуулиар ерөнхийлөгчд олгосон нэг бүрийн эрх юм. Тэгэхээр хориг гэдэг бол одоо ингээд бүр зогсоогоод улсын их хурлын шийдвэрийг одоо бүр мөрсөн зогсоогоод хүчингү болгоод төдгөлзүүлээд ингээд хайшдаг ийм зориултээ ерөөсөө биш. За дэлхийд дахинд бол харгийн чинь бол одоо ингээд янз бүрээр ангиддаг хүчтэй хүчгүй мөчгүйгээд одоо тэр үндсэн хуулийн эрх зүйл бол зөндөөгөр нь бичээд ингээд ялгачихсан юмнууд байж байдаг. Ерөнхий том зургаар нь харах юм бол хориг гэдэг бол
одоо шүүхэн шийдвэр шиг төдгөлзүүлээд зогсоогоод хүчингү болгоод ижигдэг тийм хүчин чадалтай зүйл биш. Хориг гэдэг бол ерөнхийдөө улсын тэргүүнээс хууль тогтоогчдын гаргасан шийдвэрт хяналт тавьж байгаа үндсэн хуулийн нэг институт гэж ойлгож болно. Институт гэж ойлгож болно. Энэ хоригийн асуудал бол бүх дэлхийн улс орнуудын үндсэн хуулийн байж идэг ийм тогтцоо ойлголт. Тэгэхээр энэ хориг бол ямар агуулгатай вэ гэхээр та нар энэ дээр ийм алдаа хийцэн байна. Үндсэн хуулиа зөрчилсөн байна. Үндсэн хуулинд чинь та нарыг хууль тогтоохдоо хууль дээдлэх зарчмыг баримтлал гэсэн чинь та нар хууль дээдлэх зарчмаа зөрчөөд одоо ингээд эрдэс мэрзээ бүрдүүлэхгүйгээр үндсэн хуулинд чинь бол банкны хорооны сандар санал хураалт гэдэг үг үндсэн хуулинд чинь байхгүй байна. За тэгээд тэр улсын их хурлын дэгийн тухай хуулинд чинь байхгүй байхад та нар ингээд энэ хууль дээдлэх өөрөөр хэлбэл хууль юу зөвшөөрсөн байна түүнийг хийх юм та нар хийгээгүй байна. Энэ юм дээр анхаар энийг зас гэж өгч байгаа хяналт сануулгал юм л да. За тийм учраас бол ерөнхийлөгчийн хоригийг ахгүй юу гэдэг дээр нөгөө босго тавьж өгдөг тийм үү. Тэгээд одоо чи сая зөв хэллээ 3.1-ээр 43 болон түүнээс дээш хүн энэ ерөнхийлөгчийн хориг үндэслэлтэй байх юм бол ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад улсын их хурл тэр шийдвэрээ засах ажилгаанд ордог. Засах ажилгаанд ордог. Ийм л зарчмаар явна. Түүнээс бол тэр шүүхэн шийдвэр шиг төтгөлзүүлээд бүр хүчингү болгоод хайчдаг тийм шидэт тохиор биш. За тэгвэл үндсэн хуулийн цэцээр одоо ямар үндслээр одоо юу хийсэн маргаа үүсгэсэн сайн мэддэхгүй байгаа юм байна. За маргааш тэр их судлалын хуралдаанд болох юм байлээ. Зүгээр одоо хоёулаа зүгээр фантаст л да. Ерөнхийлөгчийн хоригийг одоо өнөөдөр ч биш юм аа. Ингээд их хурл нь хүлээгээд авчдаг. Тэгсэн чинь үндсэн хуулийн цэцэн эн чинь үндсэн хуулиа зөрчөөгүй байж тээ ч гэдэм үү тийм шийдвэр гарчвал яана. Хэрвээ тэн дээр зөрчсөн байна гэх юм бол энэ хоёр хориг хоёр чинь ингээд одоо мөргөлдөөд нэг зөв тийшээ явах юм шиг байна. Хэрвээ тэнд эсрэг шийдвэр гарчвал яах вэ гэд бас нэг зөв над тийм бодол төрж байна л да. Одоо тэнд ямар шийдвэр гарахыг хоёулаа мэдэхгүй ээж энд одоо далдыг хардаг хүн болж ярих нь бол зохимжгүй байх л да. Гэтэ ер нь бол нэг илэрхий тодорхой юм гэж байдаг гэж байгаа шүү дээ тийм ээ. Илэрхий тодорхой юм гэж байдаг. Тийм учраас одоо ийм үед үндсэн хуулийн цэц энэ асуудлыг авч хэлэлцэж улс орноо энэ үндсэн хуулийн хамралаас гаргах түүхэн үүргээ гүйцэтгэх байхаа л гэж би ингэж харж байгаа. Түүнээс бол одоо ийм үед дайран дээр давс нэмэг үүдэг шиг байна шүү дээ. Бүх хүн одоо үндсэн хуулийнхаа дээгүүр цөөхөн хүн л одоо үндсэн хуулиа нийцэж гэнэ гэж үзээд ихэнх ард түмэн үндсэн хуулийн зөрчилчлээгээд ингээд үзэж яхад нь дайран дээр давс нэмэж улс төрийн хямралыг улам гүнзгийрүүлж өмнө самуун одоо цаашдаа юу ч болдог юм лөө улс орноо түлхчихээ сууж идэг тийм үндсэн хуулийн шүүх гэж байх ёсгүй байх л гэж би дотор бодоод байгаа юм. Гэхдээ одоо ямар шийдвэр гаргахыг би хэлж мэдэхгүй байна гэж би бол хэлэхгүй. Би бол одоо энэ үндсэн хууль зөрчсөн байна гэдэгтэр бол цэц тийм шийдвэр гаргана гэдэгт 100 биш 1000% итгэлтэй байгаад байгаа. Тий би бас зөвхөн сонирхоод тэр маргааш болох их судлалын хуралдаанд ажиглагчаар оролцъё гэдээ бас хүсэлтэд явуулсан тэр цэцрүү тэр чинь нэг юунд бүртгэж авд юм шиг үлээ. Тэгээд таныг оруулаад гэдэг юм уу нэг тийм зөвшөөрөл ирэх юм шиг үлээ. Тэгээд тэрийг би хүлээж байна. Тэгээд тэнд одоо юу ярих гэх нь бас миний хувьд бас сонирн байгаа юм. Тэгэхээр сэцэн хуралдаан ч одоо нээлттэй шүү дээ.
Тэг учраас одоо тэндээ нэг зөвшөөрөл аваад тэгээс үүд мэдэн болоод байх юм байхгүй. Ер нь бол Монгол улсад одоо энэ 2013 оноос эхэлсэн шүүхийн багц хуулиар чинь бол одоо бидний одоо бас нэг шүүхийн тогтолцоо нэвтэрсэн нэг зүйл тэр болсон шүү дээ. Шүүх хурлаар нээлттэй болчихсон. За тэгээд одоо тэр ороо суудч болно. Доотлолт нь одоо ингээд телевизээр бүх юмыг ажиглаа сууж болно. Тэгэхээр чи бол тэр нээлттэй л дээ. Гэхдээ хамгийн гол нь одоо ингээд энэ шүүх хурлаа нэг нээлттэй болгоод байгаагийн утга учирыг бол одоо бас нэг ард түмэн маань одоо бас нэг сайн ойлгоогүй байгаа юм. Тэр нээлттэй болгоод байгаагийн учир нь бол биш дээ. Ямар утгатай вэ гэхээр ард түмний хяналтыг л тогтоох гээд байгаа юм. Ард түмний хяналтыг тогтоох гээд байгаа юм. Ард түмэн өөрөө хянах чадвартай байх хэрэгтэй байхгүй юу? Түүнээс одоо шүүгчийг одоо шудраг ус шийдлээ, цэцгийг шудраг ус шийдвэр гаргалаа гэж зүгээр хашгирах бол юу ч биш. Ард түмэн өөрөө хянаад эрүүл саруул оюун ухаанаар одоо жирийн дугаар хорооны иргэнд бол жирийн иргэн шүүхийн шийдвэр дүн шинжилгээ хийдэг юмаа гэхэд одоо их сургуулийн профессорууд нь эрдэмтэн мэрэгдэн ч гэдэг юм уу мэрэгжлийн хуульчтан дүн шинжилгээ хийгээд тэгээд тэр чинь бол олон нийтэд түгээгээд энэ юм чинь буруу байна, энэ юм чинь болохгүй байна гэдэг ингээд хянаад байдаг учраас хяндаг болчих юм бол шүүгч хүн чинь алдаа эндэгдээс өөрийгөө сэнэх алдахгүй байхын төлөө хичээх чармаа тийм механизм бол аяндаа бүрддэг л дээ. Тэгэхээр энэ ард түмний хяналтыг л одоо бид нар өөрснөө сайн хэрэгжүүлж сурах явдал бол их чухал байгаа юм. Тийм. За одоо хоёлаа тэгээд үр дагаврын тухай би танаас сууя гэж бодсон юм а. За ингэж үндсэн хуулийг зөрчижээгээд одоо үндсэн хуулийн цэц маань тийм дүгнэлт гаргах байх. Таач найдаж гин би ч найдаж гин. За тэгээ энэний дараа одоо яах юм? Тэр үндсэн хууль одоо жишээлбэл наран гэрэл доктор чи бүр одоо эн чин засгийн эрхийг хууль бусаар авах үйлдэл болчлоо наа чи ингээд хэлээд нь штэ. Үнэхээр тийм үйл явдал болсон юм бол цэц хүлээгээд авчвал тийм үйл явдал болсон болох гэж байна уу? Хэрвээ тэрийг тийм үйл явдал болжээ гэдгийг хэн тодорхойлд юм? Цэцэн тодорхойлд юм уу? Тэгээд дараа нь тэр одоо гар өргөд явцсан тэр 71 гишүүн байна гэж штэ. Тэд нэр яах юм? Хэрвээ тэр засгийн эрхийг хууль бусаар авах үнэхээр одоо тийм оролдлого болцсон юм бол за чиний над асуулт нь бол одоо асуух ёстой бүр маш чухал асуудал байна. Тэгэхээр ер нь бол Монгол улс чинь ер нь хариуцлагын тогтолцоо байхгүй болчлоо гэж нэг захын хүн хэлдэг явдал бол үнэн шүү. Бид нар ч одоо ингээл баахан юм ярьж ингэж хаад л тэгэл хэн ч хариуцлага хүлээлгдэггүй. За жишээлбэл одоо 7 сарын 1-ний үйл явдлыг хоёлаа эргээд саний тийм үү? Тэр үйл явдал бол одоо нэг хэдэн залуучууд арх усан залуучууд л нэг эрүүгийн хариуцлага хүлээсэн байх. Энэ үйл явдлыг ард түмнийг оруулсан үндсэн хуулийн хямралд хүргэсэн улс төрийн албан тушаалтнууд хэн хариуцлага хүлээсэн? Хариуцлага хүлээлгээгүй шүү дээ. Тийм учраас Монгол улсад бол одоо энэ үндсэн хууль зөрчсөн хүмүүсийг одоо бүгдээрингийн одоо чиний саяын хэлдгээр бол хууль усаар авах гэсэн төр эргүүлэх гэсэн тэргээл одоо бүгдээрингийн шорон гянданд хийхэ болдгиймаа гэхэд үн штэ. Улс төрийн хариуцлага хүлээх ёстой байхгүй. Тэр улс төрийн хариуцлага хүлээж чаддгүй бид нар чинь бүгдээрээ бие биентэйгээ нэнтгэхтэй. Тэр нэг гадаадын судлаач бичсэн штэ. Монголчин бол одоо ингээд энэ клиентизм давтцсан улс юм биш штэ. Клиентизм давтцсан. Бүгдээрээ одоо ингээд нэг ашиг сонирхлоороо намаараа сургууль төгснөөрөө садан төрлөөрөө одоо юу байдгийг нэг ийм үнэт зүйлийн гадуур
бүгдээрээ хоорондоо ингээд нэг сэлгэлдээнд орчихсон. Тэгээд одоо ингээд бие биендээ хариуцлага тооцож чаддаггүй. За тийм учраас одоо хүнд улс төрийн хариуцлага тооцдоггүй учраас одоо ингээд гишүүд энэ төр чинь бол ерөөсөө одоо ингээд хамаагүй ярьдаг, төрөө өмүүлдэг, ард түмнээ өмүүлдэг, намааг юу хэлэх үү, нохоог юу саах уу гэсэн маягаар одоо ингэж ажиллаж байгаа нь бол улс төрийн хариуцлага тооцдоггүй холбоотой л да. Би бас ажиглал байгаа. Энэ үндсэн хуулийн 29-3 гэж энэ 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан байхгүй юу? Улсын хурлын гишүүнийг тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчих гэж. Тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчих гэж. Нэг хоёр юм байх уу? Тангаргаасаа няцах гэдэг нэг өөр юм байна. Үндсэн хууль зөрчих гэдэг нэг өөр юм байна гэдэг шиг ийм нэг юм юу бол одоо 29-3 байдаг байхгүй юу? Тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчих гэж. За тэр тангаргаасаа няцах үндсэн хууль зөрчих хоёрын хооронд бол ямар ч одоо тасал масал байхгүй. Тэр бол шууд утгатай юм байгаа байхгүй. За энэ асуудлаар бол бас иргэд чинь мэдчихэд энэ үндсэн хуулинд тангар горгосон гишүүч үндсэн хуулиар зөрчөөд байна гэдгийг мэдээд энэ иргэд чинь манай үндсэн хуулийн зэгцэд бол зөндөө өргөдлөө гаргасан байлаа, мэдээлэл гаргасан байлаа. Энэ гишүүн чинь ингээд үндсэн хууль зөрчөөд тангаргаасаа няцаад одоо ингээд үндсэн хууль зөрчлөө. Энэ нөхөж тийм зөндөө болж ирсэн биз дээ. Өргөд зөндөө өгдгийн гинлээ. Хүмүүс над ярьж ирсэн. Тэгсэн чинь тэгэхээр яадгүйхээр одоо манай үндсэн хуулийн сэсийн ч одоо айдг юм уу, ичдэг юм уу, тэрийг их тойруулээд тийм үү. Энэ хүн чинь бол одоо нэрээ ийм их сүрхээ ноцтой асуудал хийсэн бол хуулийн байгууллагаар шалгагдж байгаа юм байна. Авилга авсан бол тэн чалгаж байгаа юм байна. Албан тушаалын гэмтэр хийсэн бол тэн чалгаж байгаа юм байна. Тэрүүгээрээ шалгуулад яваг бидэнд хамаагүй юм байна гэдээ одоо ингээд үндсэн хуулийнхаа 29-3-ыг ойлгохгүй. Тэр чинь тангаргаасаа няцах үндсэн хууль зөрчих гэдэг чинь нэг тустай асуудал байна. За тэр эрүүгийн эрхсүү хариуцлага зөрчил гаргасан нь бол тэр чинь өөр асуудал байх чинь тэрлүү юм чигч чад ингээд байгаад байдаг гэж хүмүүс хомдоо л байдаг юм. Тэгэхээр одоо бол энэ бид нар бол нэгэн чи асуусан учраас энэ улс төрийн хариуцлага ярьж байгаа нөхцөл бол энэ үндсэн хуулийнхаа дээгүүр алгасан мэдсээрэж одоо мушгин говьлсан ийм хүмүүс бол одоо нэгэнт үндсэн хуулинд ямар хариуцлага улс төрийн хариуцлага хүлээх талаар бол их тодорхой заачгасныг бол бид нэр одоо үндсэн хуулийн цэц эднийг хариуцлага хүлээх юмнуудыг хийх ёстой л доо. Хэрвээ бид нар бол одоо ингээд ийм хариуцлага хүлээхгүй бол цаашдаа энэ үндсэн хуулийн хямрал бол 28 он хүртэл үргэлжлэн шүү. За одоо энэ засгийн газрыг хэд зохицуулах юм юусоо мэдэхгүй. За тэгээд нөгөө талаас бол бас нэг энэ парламентын улс гэж бид нар ч одоо өөрийг сонгодог парламент гэж нэг ярина штэ. Тэр сонгодог парламент гэдэг ойлголт дэлхийд ч байхгүй, тийм засаглалын хэлбэр дэлхийд ч байхгүй. Энэ манай их хурлын гишүүдэд хэн тэгээд хэлчихсэн юм. Тэгээд нэг ярьдаг штэ. Парламентын улсын чинь өөрийнх нь одоо нэг онцлог нь бол юу гэдэг вөхөр бол доо. Энэ улс төрийн нам гэж юм на үүрэг орой энд бол маш их үүрэгтэй байдаг байхгүй юу. За муухагаар хэлэх юм бол парламентын улс гэдэг чинь бол намын засаглалтай улс орн байж байна. Намаар талцаад саналаа ард түмнээс аваад парламент гэдэг байгууллага дотор тэл талцлыг намууд орж ирж үндэсний зөвшөөрлийг хангаад тэндээс хуулиач тогтоодог, засаг төрөөч байгуулдаг ингээд явдаг ёстой юм байна. Энэний угсарсан зохицуултыг манай улс бол хийгээгүй байгаа л та. Жишээлбэл одоо энэ этгэг бол парламентын засагтай улс орн дэлхийн хамгийн том үндсэн хуультай. Бараг одоо энэ этгэг үндсэн хууль чинь ном байна шүү дээ. Тэдний чинь бол одоо ийм хуультай тэр парламентын гишүүдийнхээ урвалт намын бодлогодоо захирагдахгүй байх ийм үгийг нь одоо хязгаарласан anti-passion law гэж байгаа. Anti-passion law гэдэг одоо юу гэж орчуулах юм Монголд
намдаа захирахдахгүй урвж чарвсан этгээдийг хариуцлах тооцдог хуультай байхгүй. Тэгээд энэ чинь бол гисхүү буюу гисхүү гэж. Одоо тэн чинь бүр тусгай нэр том явъя ангид хэлдэг. Тэрийг нь бид нар бол одоо парламентийн гисхүү гэдэг манайхаар бол бүлгийн дарга нь байхгүй юу. Тэгээд нэгэнд одоо намаар бүлэглэж намын мөрийн хөтөлбөрөөр санал авч орж ирсэн болвол тэнд бол хувь гишүүн тоглолт хийхгүй л гэж байгаа. Тэгээд хувь гишүүн намынхаа бодлого захирахдахгүй хувь гишүүн тоглолт хийгээд эхэлвэл тэндээс бол тэр антипешн логийн зохицуулалтаар бол тэр нөхрийг бол ингээд татчихдаг, намаас нь гаргачихдаг, парламентээс гаргачихдаг юм хуультай байхгүй. Тэгээ манайхын чинь бол одоо ингээд үндсэн хуулийнхаа дээр 23 дугаар зүйлч одоо ингээд сонгуулийнхаа тогтолцоо цаашдаа яахын хийхин парламентийн улсын бол одоо ингээд энэ мажоритар системээр сонгуул үргэлж явж явах юм шиг ингэж бодоод эн чинь бас үндсэн хуулийн баталцаах үе чинь түүхэн цаг үе ямар байлаа. Тэгээд энд улсын хурлын гишүүний одоо эрх үүргийг чинь нэг арай өөр маягаар энэ тодорхойлсон юм байгаа шүү дээ. Тэгээд биднэрт бол түүнтэй холбоотойгоор бидэнд аягүй зовлон бэрхшээл үүсээд идэг. Тэгэхээр намынхаа бодлого захирагддаггүй. За намын бодлогод бүгдээр ингэ хомж авчраа захируулчих гэхээр ч үндсэн хуулийн 23 бас нэг юм байгаад байдаг. Энэ бол энэ бол үндсэн хуулийн асуудал. Явандаа бид нар одоо парламентийнхаа улсын хэлбэрээр явах юм бол 23-ийн нэгийг бодох хэрэгтэй. Парламентийн гишүүний мандат буюу тэр эрх нь бол одоо императив байх юм уу, императив бус байх юм уу гэдгээ бас бодох хэрэгтэй. Тэгээд явах хэрэгтэй байхгүй. Зүгээр одоо энэ ингэж сонгодог парламентын засаглал гэж хоосон цээжэд илдэх биш тийм юмнуудыг бол хийх хэрэгтэй. Сая энэ үйл явцаас харахад бол тийм юм өгүүлэгдэж байгаа байхгүй. Намдаа захирагддаггүй, үндсэн хуулиндаа захирагддаггүй. Тэгээд нэг хэсэг дураараа дургагчтал одоо тэрийг тонгочоод байна шүү дээ тийм ээ. Тийм ээ. Тийм. За баярлалаа өгшөө. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Тэгээд бидний урилгыг хүлээж аваад одоо манай студид ирж сонирхолтой ярилцлага хийсэн танд баярлалаа. Энэ үйл явдал эхэлснээс хойш мэдээж олон хэвлэл мэдээллийн байгууллага таныг одоо урьсан байх. Тэгээд одоо биднийг сонгож манай студид ирсэн танд баярлалаа. Дахин тэгээд зүгээр би ингэж бодлоо одоо тэгээд өнөөдөр Лүндэ багш ярьсан дээр би юу гэж бодсон гэхээр одоо энэ маргааш болох тэр үндсэн хуулийн их хурлын их суудлын хуралдаанаас маш их юм шийдэгдэх юм байна. Энэ дээрээс одоо үндсэн хууль зөрчсөн гэд дүгнэлт гарчих юм бол энэ чи одоо үнэхээр тэр засгийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого мөн эсхийг тэд нар бас тодорхойлох хэрэгтэй болж ах шиг байна. Цаагаараа тийм утгатай. За ер нь бол маргаашийн үндсэн хуулийн их суудлын хуралдаан болвол Монгол улсад одоо ингээд бүр эл тод болсон үндсэн хуулийн хямрал үүн дээр гараад цаашдаа үргэлжлэх хямралуудыг тасан зогсоох үгүй юу гэдгийн цэгийг тавина. Тэгээд түүхэн миссиа буюу үүргээ бол биелүүлэх байгаа гэж найдаж байгаа. Тийм бэ. За нэвтрүүлгээ төгсгөө. Уралцсан ирсэн дахин баярлалаа. За үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.